Мэдхгүй мэдээлэл шүү дээ. Яг гоо зөвөр нөгөө улсын болон хувийн хвшлийн бүх байгууллага чинь эрүүл мэндийн даатгалын ерхий газартай гэрээ байгуулж байгаа байхгүй. Энэ жил одоо ийм төрлийн тусламж үйлчлэгийг тэдэнд өргөд үзүүлнэ гэдэг. Тэр нь хэтэрчихсэн хийсэн гэрээнийх нь одоо үнийн дүнд хэтэрсэн байгууллагууд руу ер нь танаа энэ жилийн гэрээний дүн чиг хэтрэлтэй болцсон байгаа шүү л гэдгийг мэдгцэн асуудал. Түүнээс ямар нэгэн байдлаар санхүүжил зогссон барьсан зүйл огтоосоо байхгүй байна. Дараагийн гэрээ хийхдэггүй энийг нэмэж өшөө сонголтууд хийх үгүй юу л гэдэг энэ асуудлаа ярих асуудал واخгүй. Чи энэ өмнө мэдгэдэгэн зүй ёсны хэрэг шүү дээ. Энэ хийсэн гэрээний үнийн дүн хэтэрсэн байх шүү, хэтэрж шүү гэдгийг мэдгэдэгэн зүй ёсны хэрэг шүү дээ. Ерөнхий газраас тодруулахад бол 24 он дуустал зогсоосон гэдэг зүйлийг. Үгүй огт зогсоосон тийм зүйл одоогор байхгүй. Ер нь эрүүл мэндийн даатгалын сан бол ер нь бол хүнд нөхцөл байдалтай байгаа. Ягаад гэвэл 21 оноос хойш ковидын үед үзүүлсэн тусламж үйлчилгээ, ялангуяа омикроны үед үзүүлсэн тусламж үйлчилгээн дээр гарсан санхүүжилт нэлээд өндөр байсан юм бэл. Ингээ 21 оноос хойш даатгалын сан төвлөрөх ёстой одоо мөнгнүүд төвлөрөхгүй явсаар байгаад 21 оноос хойш өнөөдрийн хүртэл 218 тэрбум төгрөгийн ийм одоо дутуу төрийн сангаас авах ийм авлагатай үлдчихсэн байгаа. Энэ маань одоо ингээд эх оны төсвүүдээр нэмэгдэж шийдэгдэхээр ийм гарц гаргалгаанууд ярьж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн одоо санхүүжилт мөнгөний хэмжээ бол одоо ер нь багассан гэж хэлж болно. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэгэн тусламж үйлчилгээ зогссон санхүүжилт байхгүй болсон зүйлүүд огтоосоо байхгүй. Хувийн хвшлийн байгууллагуудтай хийсэн гэрээ нь ийм төвшөнд явж шүү. Та нарын гэрээ гүйцэтгэл мөнгөнд нүж хэтэрсэн шүү. Ийм байх шүү. Одоо ер нь болж шүү гэдэг мэдээллийг өгсөн асуудал. Тэгэхээр цаашдаа аль эмнэлэгтэй ямар тусламж үйлчилгээн дээр илүү өргөжлүүлж гэрээ хийх вэ? Бид нар одоо өнөөдрийн хүртэл ингээд шаардлагагүй тусламж үйлчилгээнүүдийг эмнэлгүүдэд гэрээ хийж ингэж санхүүжилт авж байгаа эрүүл мэндийн даатгалын сангийн одоо зарцуулалт өргүү болж байгаа ийм тохиолдлууд байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ бид нар хэрхэн яаж багасгаж ард иргэдэд нэн шаардлагатай байгаа энэ тусламж үйлчилгээгээр чиглүүлэх вэ гэдэг энэ бодлого цаашдаа ер нь явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар одоо бүх зүйлийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлээд авах боломжгүй шүү дээ.